За сайн байцгаана уу манайхаа. За энэ удаад би та нарт хэрхэн гоё зураг дарах вэ гэдэг талаар зөвлөгөө өгөхийг хүсэж байна. Тэгээд хэрхэн гоё зураг дарах вэ гэдэг одоо би ерөнхийдөө бол 3 сэдв бэлтгэсэн байгаа. Эхнийх нь болохоор хэрхэн гоё зураг дарах вэ? Дараачих нь болохоор одоо бидний гаргадаг нийтлэг алдаа. Одоо ямар зүйл дээр их хвшлэн зураг дарахтаа алдаж байдаг вэ гэдэг. Тэгээд хамгийн гол зүйл болохоор одоо зохиомжийн талаар нэг жоохон ойлголт өгөх гэж бодлоо. Гэтэ мэдээж мэрэгжлийн талаас биш, сонирхчийн үүднээс ингээд тэрэ тэмшгүй зүйлийнхээ талаар ярилцъя гэж бодлоо. За мэдээж манайхны гаргадаг хамгийн анхны алдаа гэвэл хурц гэрлийн өөдөөс зураг дардаг. Одоо жишээлбэл хүмүүс селфи хийхдээ зураг дарлаа гэж үзэхэд одоо өөрсдийнхөө зургийг өөртөө одоо миний хараад одоо гэрэл байлаа гэж бодоход одоо би оцоо одоо ингэж барих тохиолдол ч юм уу. Ингэх юм бол тэр хүний одоо царайг харлаад цаатлын гэрэл нь гэж наашаа загш орж ирээд царай ямар ч юм дийлгүй харангуйтай болдог. За би энийг бол мэдээж монтаж хийхдээ боор зургаар харуулна. За тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх вэ? Эсрэг тишээ хараад та гэрлийн өөдөөс өөрийнхөө царайг харуулад зураг дарах юм бол таны цаатлын байгаа орчны мэдээлэл хүртэл гарч ирнэ. Тэгээ таны царай хүртэл үнээр гоё тодорхойтой гарах юм байна. За бас нэг алдаа болохоор одоо хэд хурц гэрэл одоо нүүрэн дээр тусна одоо гаднах орчин одоо би жишээ зурган дээр одоо энэ дээр харагдаж байна л да. Одоо миний оруулж байгаа одоо энэ зургийг та бүхэн хараад одоо шууд ойлгож байгаа. Одоо энэ тохиолдолд яг бол гэрлээ жоохон баг зэрэг зөвлөж өгөх хэрэгтэй болж байна. Эсвэл фильтр шүүлтүүрүүд байж болно. Гэрлийнхаа наагур одоо хэрвээ та зогны хөшгөөр ингэж хурц гэрэл орж байгаа бол наагур нэг торон хөш татчих ч юм уу гэрлийн хүчийг саруулах юм бол таны царай гайгүй гарах хэрэгтэй. За дахиад нэг гаргадаг алдаа гэвэл одоо хүрээгээ буруу тасдах. Одоо толгоогоо одоо ингээд одоо хагас гаргах ч юм уу биеийнхээ аль нэг хэсэг ингээд их эвгүй хүрээтэй их тасдаж авсан байдаг. Энэ зургийг маш их зүгээр харагддаг. За түрүүний нөгөө гэрэлтэй жишээн дээр одоо жишээ энэ зурган дээр бас нэг жишээ байна. Одоо гэрэл одоо хитрхи хүний эцэг дээрээс гэрэл тусах юм бол хүний царай их эвгүй харагдана. Одоо аим шиг төрөж харагддаг юм уу? Яг бол нүдний хамарны ингээд хонхорхоо хэсгүүд дээр ингээд сүйдэр үсээд хүний царай цусны хэлбэр нь хэрэг байна. Одоо жишээлбэл өрчлөө хүртэл эмгэж харагддаг. Хэрвээ хүмүүс гэрлээ зөв торуулж чадах юм бол эсрэгээрээ үнэхээр гоё харагдана. За одоо энэ зургийн жишээг бол та нар харж байгаа бах. Дараагийн нэг зүйл бол зургаа маш гоё тодорхойлолтой авах хэрэгтэй. Артлын зүйл нь аль зүйл нь таны одоо зургийн хамгийн гол зүйл вэ гэдгийг та анхаарч үзэх хэрэгтэй. Цаана байгаа зүйл эсвэл наана байгаа зүйл үү гэдгээр адилхан фокустай бүх зүйл нь адилхан нэг фокустай юм бол тухайн хүн тэр зурган дээр байгаа гэгтээс яг алийг харахаа олж мэдэхгүй бүх зүйл нь ингээд хоорондоо боловсралтай байгаа болохоор хөндлөлтөй болж ирдэг. Тийм болохоор та фокусаараа тэдгээр аль нь чухал биш гэдгийг ялах хэрэгтэй. За дараагийн нэг зүйл болохоор ракурс буюу дээд доод өнцөг харааны төвшин хүний харааны өнцөг. Одоо тухайн хүний өнцөг аль өнцгийг нь олж авах тийм хүний царай илүү тохиромжтой гарах вэ гэдэг ч юм уу. Хүний царайны онцлог ясны хэлбэрээс хамаарна. За тэрийг бол анхаарах хэрэгтэй. За өөр нэг зүйл гэвэл одоо камераар авч байгаа тохиолдолд бол одоо өөрсдөө камерныхаа гэрлийг тохируулах үндсэн 3-4 арга байгаа. Тэрийг анхаарах хэрэгтэй. За би жишээ зурган дээр тэтгэр зүйлсийг оруулах болно. За камерны гэрлээ тохируулах арга нь бол одоо үрц байна, хурд байна, ISO байна. За гэх мэтчлэн зүйлүүд байгаа. За тэгээд өрцөө нээж өгөх юм бол таны одоо өрцөд нь одоо энэ дээр харагдаж байна. Камерныхаа өрцөө нээж өгөх юм бол таны зураг одоо шууд сенсорт илүү их мэдээлэл илүү их гэрэлтэй орж ирнэ. Хэрвээ өрцөө эсрэгээр хаах юм бол одоо таны дүрс одоо бараан гарах жишээний. За хурд бас их чухал. Хурдаа нэмэх тусам одоо бас одоо гэрлийг хааж өгнө. Хэрвээ хурдаа багасгах юм бол илүү гэрэлтэй орж ирнэ. Одоо та харанхуй шүний зураг авлаа гэх юм бол хурдаа багасгаад одоо хурд гэдэг нь болохоор одоо товчлоор тарангууд секунд 5 хурд гэсэн үг.
ерөнхийдөө бол ингээдтэй тайлбарлах юм бол хэрвээ хурд нь өндөр байна гэдэг чинь та 1 секундэд одоо дарлахад хурдын одоо 1000 дээр тавилаа гэж жишээ ярьж үзэх юм бол таны 1 секундэд дарахад таны дээр одоо ингэ дарж байгаа энерги чинь 1000 удаа тавьчихсан гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол хурд гэдэг болохоор их чухал. За хүмүүс нөгөө харахгүй шин одны зураг мураг авдаг та тэр чи одоо хурдаа болохоор маш удаан секунд. Одоо 1 секунд дарсны дараа зургийг ингээд уншина одоо 10 хэдэн секунд ч юм уу 5 секунд ч юм уу 30 секунд ч юм уу. Тэг унших юм бол одоо тэр яг тэр ингээд уншиж байгаа хооронд ингээд одоо камерман одоо бүх орчин тойрны одоо гэрэл ингээд бүх мэдээллийг цуглуулад зураг нь одоо илүү харахгүй шин илүү их мэдээлэлтэй зураг гаргах боломжийг бий болгодог. За ISO бол мэдээж камерын дотор тохиолгоо. Одоо ISO 108 мэдээж тооныг цуглуулсан. Одоо өнгө нэмэгдэн. За гэх мэтчлэн зүйлс байгаа. Та одоо камерныхаа тохиолгоог сайн мэддэг болно. Гар утас бол ерөнхийдөө бол техник зүйлийг болоо өөртөө таны тэрний хэрэггүйгээр аппаратаа тохируулсан байдаг. За дараагийн нэг зүйл гэвэл одоо хүмүүс тэр одоо агаар гэж ярина. Одоо та хөрөг зураг дарж байгаа бол одоо ингээд цэх голсон дарж байгаа зүйлээ цэх голсон тийм зураг дарж болно. Эсвэл аль нэг талд илүү их тавилт өгдөгтэй. Одоо тэрийг жишээлбэл одоо яаж авах вэ? Агаарын зөвөр. Одоо жишээлбэл би ингэж хараа суусан мэл бол одоо миний хар цаашаа бай тэр талдаа илүү хаах. Эсвэл гэрэл хаана байна? Гэрэл хаанаас ирж байна? Тэр талдаа их хараа. Тэгж өгдөг. Гэх юм бол тэр зураг одоо энэ жишээ зурагт одоо Титаникийн зураг одоо энэ харагдаж байна. За одоо натюрморт төр ч гэсэн ялгаагүй. Одоо хүний зохиомж бол байнгын төвтэй байх албагүй ямар үед зургийн одоо зохиомж нэгтэлтэй илүү их зүйл байрлах байвал одоо гэрэл ирж байгаа талдаа илүү их цайхан үлдэх юм одоо их юм зураг илүү тэнцвэртэй баланстаар авчирч байгаа. За ерөнхийдөө бол үндсэн ойлголтууд бол юм байна. Манайхны хамгийн их гаргадаг алдаа гэвэл тиймэрхүү байна. Мөн одоо аль нь чухал зүйл вэ гэдгийг одоо мэддэхгүй маш олон зүйл ингээд замбраагүй олон зүйл ингэж тийм одоо тавилт ашиглахгүйгээр ч юм уу одоо юу ч хийж ярих юм тийм зургууд авдаг. Одоо би жишээлбэл компьютерийн зураг одоо ширээнийхээ ингээд харж байгаа компьютерийнхаа зураг авлаа гэх юм бол одоо яг компьютероо нэгтлийнхаа боломж авчаад одоо энэ дээр бал үзэг харандаа юу муу гэх бүгднийг ингээд гэлгээд авчихаар одоо яг аль зүйл нь илүү чухал зүйл юм бэ гэх юм бол тийм байхгүй ч мэдээж юм бол зохиомж ялтаад байна. Одоо би та нарт харин зохиомж гэдэг зүйлийн талаар за зохиомжийг ярихаас өмнө бас нэг зүйл байгаа. Одоо хүрээ тасдах гэж дээр нэг ярьжсэн. Тэр нь одоо жишээлбэл юу гэсэн үг вэ гэвэл одоо та одоо хүний хөрөг зураг юм уу бичлэг авлаа гэж бодоход одоо за ингээд зайгаа үлдээлээ, инглээд хэлээ гэх бүх юм одоо ингээд бодоод авлаа гэж үздэг. Хэрвээ та хүнийг ингээд мэдээж хүрээгээр ингээд тасдагдаж авна. Тийм болохоор та авж байгаа хүнийхээ одоо үеэр таслах болохгүй. Одоо жишээлбэл яг одоо өвдгөөр нь дайруулж авах юм уу? Эсвэл яг бэлтгүүгээр ч юм уу, тохоогоор ч юм уу ингэж дайрах нь бас алдаанд ордог. Жоохон бэлтгүүнээс дээш жоохон дээш, өвдгөнөөс жоохон дээш ч юм уу гэж жоохон тэгж авах хэрэгтэй байдаг байгаа. Гэхдээ мэдээж бол яг ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй гэсэн ер нь ямарваа зүйл тийм яг алтан дүрм бүр яг ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй гэсэн дүрм бол байхгүй. Гэхдээ бас тэрдгээр зүйлийг бол заавал анхаарах ёстой, анхаарч авах ёстой байдаг байгаа. За одоо зохиомжийн талаар орё. Одоо зохиомжийг бол амар олон янзаар одоо тайлбарласан. Зохиомж одоо гэдэг нь одоо зохиомжаар юунд хэрэгтэй вэ? Гэсэн одоо ухааны ойлголтыг одоо жирэмдэг үзье. За та одоо энэ сандлыг харж байгаа. Одоо жишээлбэл одоо энэ дөрвөн сандал ингээд бүгдээрээ ингээд адилхан хэмжээтэй. За тэгээд мөн адилхан өнгөтэй байгаа тохиолдолд одоо энэ дөрвөөс аль нь нэг бид нар алийг нь харах хэрэгтэй бай, аль нь онцгой зүйл вэ гэдэг одоо ямар шалгарах тийм зүйл байхгүй байгаа. Энэ үед одоо яаж ялгаж болох вэ гэвэл та зохиомжтой өнгөөрөө ялгаж болно. Одоо жишээлбэл ингээд улаан өнгө өгчих юм бол хүний нүд хамгийн түрүүнд содон зүйл дээр орж тусна. Одоо тэгэхээр та энэ зурагнаас одоо хамгийн чухал зүйл шууд улаан дээр харсан хүний анхаарал төвлөрж байгаа болохоор та авах гэж байгаа зүйлээ өнгөөрөө ялгаж болно. Нэг бол гэрэл өдөр контраст. Одоо энэ дээр одоо энэ голын бас нөгөө нэг сандал дээр одоо гэрлүүлж байгаа юм бол хүний нүд бас дахиад шууд тэр нүд рүү дээрээс шилжиж байгаа. Одоо та тэгэхээр зураг авахдаа
зургатаа ч гэсэн мөн ялгаагүй. Одоо илэрхийлэх гэсэн санаагаа одоо ингээд ийм аргаар илэрхийлж болно. Өнгөөр ээж болно, гэрэл сүдрээр ээж болно. За тийм нэг арга байна. За одоо энэ зургаас харуул одоо өнгөөр одоо ялгаж өгсөн байна. Та бүхэн одоо сайн анзаарах бол одоо энэ зургийн дийлэг өнгө одоо гүйтэн өнгөтэй байгаа зү. За одоо гүйтэн өнгөтэй байгаа тохиолдолд одоо хүний бие ганцаараа дулаан өнгөтэй одоо өнгөөр ингэж амар тодорхой хүний биетэй. Одоо хүн ингээл харангууд хууцтайс хамгийн дөрөвд одоо хөлцөөж бие ч юм уу. Одоо ингээд одоо энэ жишээлбэл өнгөөр ялгаж байгаа юм бас нэг жишээ одоо энэ дээр харагдаж байна. За тэгээд мөн одоо ингээд одоо цаад бис одоо ингээд энэ ерөнхий хөдөлгөөн одоо ингээд энэ мушгилтсан одоо тэр үүсний хөдөлгөөн бүх зүйл нь одоо ингээд нэг зөвлөл дээр төвлөрөөд тэр эмгтээний эмгтээгийн царай дээр одоо ингээд эргэлзэн хэлбэр нь ерөнхийдөө төвлөрч байгаа. Одоо энийгээр дамжуулан хүмүүс одоо тэр зурган дээр одоо илүү анхаарлаа хандуулах боломжийг олгож өгч байгаа. За одоо бас нэг хоёр жишээн дээр бас их саяны ихнийх нь болохоор өнгөнийхөөс бол одоо энэ болохоор гэрэл сүдэр буюу контраст цагаан дээр хар дээр цааж юм. Одоо энэ төр жишээлбэл энэ зурган дээр одоо харагдаж байна. Одоо тань зургийг харахад одоо дээрээс янз бүрийн олон талаас одоо гэрэл амжирсан байгаа. Одоо ерөнхий зурган бол ерөнхийдөө бараан зураг. Гэтэл одоо маш хурц гэрэл орж ирээ. Тэр хурц гэрэлэн дээр нөгөө тэрэнд одоо өсөрч байгаа хүн харагдаж байна. Одоо тэгэхээр тэр хүнд одоо маш том гэрлийн өвдөөс ингэж өсөрч байгаа харагдаж байгаа одоо амар харлаа. Цагаан дээр хар одоо эхний тэр сандал дээр авсан жишээтэй одоо адилхан жишээ одоо ингэж харагдаж байна. За контраст буюу өнгө гэрэл сүдрээр одоо авах гэж байгаа зүйлээ ингэж зохиомжуулж ялгаж болох нэ. Одоо энэ дээр одоо гэрлийн тэмдэглэгийн нүдийг одоо тавхан таруулж байна. Эндээс ингэж одоо гэрэл цагаан өнгөн дээр одоо хар өнгө контрастыг одоо ингэж ялгаж өгч та одоо өөрийнхөө чухал гэсэн зүйлээ одоо хар цагаанаар ингэж ялгаж өгч болох нэ. За дараачих юм бол мэдээж фокус гэж ярьсан байгаа. Фокус одоо та энэ дээр одоо харах юм бол арын зүйл маш их одоо босгор фокус нь одоо зөвхөн одоо хамгийн одоо тодорлох юм бол одоо тэр нүд байна, тэр зүйл дээр байна. За мэдээж фокусаар ялах бол хамгийн ойлгомжтой мэдээж энэ жишээ. За дараагийн зүйл бол одоо фокус. Одоо наатриум одоо нэг тодорхой наатриум болон дээр тодорхой байхгүй. Цаатлын гол байшин дээр тодорхой байгаа. Гэхдээ хамгийн том одоо байшин нэг зургийнхаа том бүрийг эзлэхгүй ч гэсэн одоо тодорхойтой байгаа зүйл төр хүний анхаарал нүдний анхаарал төвлөрдөг болохоор одоо ингээд фокусаараа ингэж ялгаж өгч орон зай өсгөж одоо зургийг үзүүлэх гэж байгаа зүйлээ бас илэрхийлж болох нэ. Мөн энэ дээр бас асталтын хууль одоо ингээд харагдаж байна. За асталтын хууль харагдаж байна. Одоо ерөнхийдөө бол одоо ингээд одоо энэ модны одоо асталтын чиглэл нь одоо ингээд гол руугаа ингээд төвсөн бүх юм ингээд төв зэхтэй. Одоо ийм зүйл дээр болохоор одоо хүний хараа яг тэр шугамаад байгаа хамгийн гол зэг рүүгээ хүний анхаарал төвлөрч өгдөг. За мөн бас нэг ялгарч болох зүйл бол одоо байгалийн нэг ийм хөдөлгөөнтэй зүйлс төр ганц яг ийм хавтгай ингээд ийм бит орж ирснээрээ хүний анхаарал шууд байшин дээр төвлөрч байгаа. За ийм шүү төрлөөрөөс та илэрхийлэх гэсэн санаагаа ашиглан илэрхийлж болох нэ. За энэ дээр бол одоо аслалт ингээд хийсэн чинэлэг нь одоо ингээд улаанаар дэмжиж харуулсан байна. За мөн бас нэг ихний жишээ дээр очсон хэлбэр дүрсээр одоо тухайн чухал зүйлийг илэрхийлж болно. За одоо энэ улаан зураасаар дэмжүүлж өгсөн байна. Одоо хүний царайн дээр одоо яаж бүхэл зүйлээ төвлөрүүлэх вэ? Далавчийн, амьтны, лууны талаас одоо бүх зүйлээ одоо нэг зөвлөр өнгөж төвлөрүүлж өгч байгаа. Одоо харахад маш хингийн зүгээр нэг оцолтойгоо зөвлөж бүх зүйл амар тийм бодсон төлөвлөгөөтэй бодсон байгаа. За энэ дээр одоо жишээлбэл харуул. За зохиомжийн дараагийн нэг хэсэг бол одоо босоо хөндлөн тэнглэг буюу одоо ингээд босоо хөндлөн тэнглэхийн огтлцож байгаа одоо энэ дөрвөн зэг. Одоо энийг бас олон зэг болгож болно. Энэ зэгээр одоо зураг эндээ багтаамж одоо зургийнхаа гол чухал зүйлсүүдээ байршуулж зохиомжилж болдог байгаа. Энэ болохоор одоо хамгийн нийтлэг тийм зүйл байгаа. Одоо жишээлбэл та бүхэн одоо Photoshop дээр зураг оруулах шаардлага одоо
зураг кроплох ч одоо энэ хэмж гарч ирдэг та бүхэн одоо мэдж байгаа. За тийм мөн камераар зураг харахч хүртэл одоо ингээд дэлгэцэн дээр харахч хүртэл одоо энэ сонголтууд гарч ирдэг. Одоо хамгийн нийтлэг одоо тархаг л одоо энэ байгаа. За одоо ингээд энэ дээр одоо дүүргэлт одоо зурган дээр одоо хийж юм болж байгаа. Жишээнүүд гарч ирж байна. За тэгээд нэг зургийн жишээ байна. За одоо энэ дээр одоо зургийн одоо гол зүйл дэлбэрэлт хаан байна. Энэ дээр одоо дэлбэрэлтээ одоо яагаад зургийнхаа гол ч юм уу дийж одоо яг хаан байл одоо яг тэр гол зэг дээр одоо дэлбэрэлтийг болж байгаа үсгийг байрлуулсан байна. За мөн одоо энэ буудаж байгаа одоо энэ ханга мөнгө одоо ингэ яаж байрлуулж одоо хүн нөхдөж хүртэл одоо энэ дээр одоо нэгдэлтэй агаар үлдээх. За ингээ хоёр хүний байрлалыг одоо та бүхэн сайн анзаарсан баг. За эхний тал дээр болохоор нөгөө талын хүмүүс болохоор баруун талын хоёр цэг дээр одоо нөгөө хүний бие байрлал гэдэг бол байрлажсэн бол дараагийн цэг дээр болохоор нөгөө тишээс хүнийг болохоор одоо ингэж байрлуулсан. За байрлалын хувьд бол ингэж авч болно. За дараагийн зохиомж бол алтай харьцаа гэх байгаа. Алтай харьцааг та бүхэн өндөр хэлэлцдэг бараг мэдж байгаа. Алтай харьцаа. За алтай харьцааны ерөнхий диаграм зураг хэмжээ бол ийм байдаг. За алтай харьцааг юмсын хэлбэр хэмжээнд дээр одоо яаж авч үзэх вэ? Гэсэн жишээнүүд одоо энд байна. Алтай харьцаа бол хамгийн одоо эртний бөгөөд хамгийн одоо төгс арга гэж ярьдаг. Мөн алтай харьцаа за алтай харьцаагаар зохиомжлж болох нэ. Дараачих бол пирамид буюу гурвалжин зохиомж. За гурвалжин зохиомжийн одоо тайлбарсан жишээнүүд байж байна. Та бүхэн зураг тарах юм уу, зураг зурхтаа гурвалжин зохиомжийг ашиглаж болно. Ер нь бол нэлийн их ашигладаг зохиомж, гурвалжин зохиомж бол. Дараагийнх бол одоо тэгшхэн хэмжээр нь одоо тэгшхэн голоосоо одоо ингээд талент харж байгаа юм шиг цаасыг одоо голоор нугалж байгаа юм шиг яг аль нугалаад явахад одоо яг аль тал нь хоёр талын тэнцүү гэдэг шиг одоо тийм зохиомжийг ерөнхийдөө бол хэлж байгаа. Голоор тэнцүү баасан зохиомж бол ерөнхийдөө бол энэ төрөлд багтнаа. За дараагийн зохиомжийн нэг чухал хэсэг бол баланс буюу одоо тэнцвэртэй зохиомж гэж ярьж байгаа. Тэнцвэртэй зохиомж гэдэг нь одоо юу вэ гэдэг одоо энэ жишээс одоо бүгд харцгаая. За жишээ дээр тайлбарлаж өгье. За жишээ нь одоо энэ дээр нэг одоо тийм зургийн одоо баруун талын хэтэрхий одоо дийлцэн нөгөө талын хавгаас нь ерөөдөө бол ингээд зургийн одоо зохиомжууд хүн тэнцвэр одоо бүр ийм болцсон байгаа гэсэн. Тэгэхээр чи одоо жишээлбэл тэнцвэртэй болохын тулд одоо цаана одоо дахиад нэг сандал нэмжүүлэх юм уу. Гэтэ яг адилхан хэмжээтэй сандал нэмэгдэх юм бол яг алин гол зүйлөө гэдгийг мэдээж мэддэхгүй. Тийм болохоор одоо арай нэг жижиг ч юм уу эсвэл бүдэг ч юм уу фокусаараа ялгах ч юм уу одоо нөгөө харахуд байгаа шүү дээ. Тэднэрээр ялгаж өгч тэнцвэрлэж байна. Одоо ингэх юм бол одоо саяны хэрэг бодоход арай нэг яг план дүүрээ зургийн зохиомж одоо арай нэг бүр засагдчихж байгаа шээ. За жишээлбэл одоо ерөнхийдөө бол тэнцвэртэй одоо зохиомж ерөнхийдөө бол юм шүү. За тэгэхээр одоо ерөнхий мэдэх ёстой ойрын хитэн одоо зөвлөд одоо сая ингээд жишээтэй намтай тайлбарж харууллаа. За мэдээж нэг зур дахиад хэлэхэд одоо нэг зурд зохиомж хамгийн гол зүйл бол зохиомжн дээр анхаар хэрэгтэй. Зохиомжийг одоо яаж зохиомжлох вэ? Тэгш хэмждэг гэж байна. За тэгээд зохиомжлохдоо одоо тэгш хэм тэгээд баланс буюу одоо тэнцвэрээ анхаарч авч үзэх юм байна. За мөн тэгээд гэрэл сүдрээ анхаарч харах юм байна. Харьцаа яаж гол зүйлээ ялгах вэ гэдгийг. За та тэгээд мөн одоо
өөрийн одоо авах гэж байгаа дүрсийнхээ зургийнхаа хамгийн гол зүйл одоо бусад зүйлсээс яаж ялах вэ? Хамгийн гол зохиомжийн гол утга учир нь ерөөдөө тэнд оршиж байгаа. Өнгөөр ялгаж олно гэрэл өдөр контраст. За гэх мэт зүйлээр ялгасныхаа дараа зургийг хэрхэн байрлуулах вэ гэдэг одоо та тэгшгэн тэр зохиомж байсан, гурвалжин зохиомж байсан, алтай харьцаа. За тэгээд хөндлөн босоо огтлын одоо тэр загварлаас танаар одоо тэрэндээс одоо зураг зохиомжиж болох байгаа. За тэгээ камерны үндсэн тохиргоонууд гэх мэтхэн зүйлс дээр анхаарах хэрэгтэй. За тэгээ фокусаараа ч гэсэн мөн ялгаж болно. За тэгээ эдгээр зүйлсийг анхаарсан байхад бүгдээрээ ихний ээлжинд өмнөх авдаг болсноос арай дээр зураг авдаг болох байхаа гэж найдаж байна. За та бүхэн тэгээд яг одоо бичлэгээр дуусаад туршаад үзээрэй гэж хүсэж байна. Камера муу гаруй цааваад зураг дараад ирэхээр манайхаа. За баяр таа.